өөрийнхөө өөрчлөлийн тухай би ярих гэж ирсэн. Би найз нөхдөдөө уулздаг, те наригдаг, нэг төрсөн өдөр тэмдэглэдэг байсан. Нэг найзынхаа төрсөн өдөр дээр очдог. Шинэ жил одоо маш их баяр тэмдэглэдэг. Нэг л мэдхэд би өөрөө энэ архинда живчгсэн. Энийг ойлгохгүй бас дээр нь яг үнэндээ архичин болцсон гэж юусоо мэдрдэггүй явж исэн. 1995 оноос эхлээл зүгээр ер нь амсаж эхлээл те. Тэгээ ер нь бол жоохон багаар яг уу те найз нөхдөд өрөөнд нэг жоохон пив, шампанск, вино ч юм уу те дандаа тийм мэрхэлсэн байдгийн. Тэгэл тэр чинь ингээл дамжирсаар байгаа л 2000 он хүртэл нэлээд гүнзгэрсэн байсан. 2000 оноос 2005 оны хооронд бол бүр гүнзгий шатанд орсон. 7 хоногт доод тал нь 4 хоног. Доод тал нь тэгээ 5 хоног. Хамгийн урт хугацаанд би 14 хоног завсаргүй уужсэн байдаг. Ерөөс ямар завсарлага байхгүй. Юу бодогдож идэв гэхээр зөвхөн арх, өглөө босоод арх. Тэгээ эмэгтэй хүний үед би чинь маш их тий гоёл чимгэлтэл байж исэн таараа тий тэр бүх гоёл чимгэл над байхгүй. Дандаа тэр алт мэнд тэр ламбартуудаар дуусаач юм эсвэл дэлгүүрүүдэд авчаал тавьчихдаг. Тэр үнэтэй цайтай гоё сайхан хувц өнөр чинь ерөөсөө байхгүй болчихдаг. Тэр чинь зүгээр гараал зарчдаг. Нүд сохорно гэж ярьдаг тий. Ухаан сохорно, нүд сохорно. Тэг сэтгэл сохорно, бүх юм сохордог. Тэгээ үүндээ яг ингээл эрүүл болсон үедээ заримдаа би ингээд голд ортол би өөрөө өөрийгөө үзэн яддаг. Миний гэр орныхны хувьд бол эцэг их маань үнэхээр миний төлөө байсан. Ах トゥ нь миний төлөө байсан. Хизээч цаашаа гэж байгаагүй. Гэтэл энийг би зөвхөн ганцхан тэр логтой шилдэ архаар л би сольж исэн байдаг байхгүй. Тэ арх уужах явц гэр бүлээсээ би салсан. Бусдад би тэр хайр гэдэг юмыг би юусоо өгч чадаагүйсэн байдаг. Би хүүхдийнхаа 2 удаа 9 сарын 1-нд нь байгаагүй. 2 дугаар анги, 3 дугаар анги нөрөхтэй тэр 9 сарын 1-нд нь би яг тэгэхэд нь байгаагүй. Эцэг ихийн хурал болгон дээр нь би тэр болго очиж чадхаа болсон. Тэгэд нэг хаяа очихороо нэг л юм нэг цэлцээсэн нүртэй те нэг л амар тэгээд тэр чинь ингээд нэг будчаар тэгээд бүр аимшиг харагдаж шүү дээ. Тэр чинь нэг ингээд хордлогонд орсон тэгээд нэг хавгандсан нүур чинь ингээд будчаар нэг крем пудер чи юусэн тогтохгүй те тэгэл нэг бэлцээсэн л царайтай те тэрийг бол өөрөө мэдрэхгүй байгаа штэ би айгүй айтаахан болцсон байна гэж яваад байдаг. Эмэгтэй хүмүүсийг илүү их хурдан ордог гэж. Тэрнээс татгалзахт эмэгтэй хүн маш удаан, эрэгтэй хүмүүсээ илүү удаан байдаг. Ухаа болоод 7 жил гарan болцсон байна. Тэгээд Аа гэдэг байгууллагад хандсан. Архичид амжилах уу гэж. Яагаад амжилах уу гэж байгаа гэхээр тэнд ярьсан бүх юм тэр хувь хүний хувьд тэр хүнийг нууцладаг, тэр хүнийг хамгаалж чаддаг маш их тийм сайхан байгуулга юм байлаа. Тэгээд энд орж ирээд тэр болох үед тэр татгалзах үед үнэхээр хүнд байсан. Архичин болцсон байгаа тэр хүмүүст тэ орж ирэхэд ерөөсө гурван л чамд нөхцөл үлдсэн шүү гэдэг байна. Эсвэл чи чамд үхэл үлдсэн, эсвэл чамд галзуурах үлдсэн, ерөөсөө шоронгийн хаалга. Энэ гурвал үлдсэн байдаг гэж хэлж ийсэн байхгүй намайг анх орж ирж. Энэ гурвыг чи хэрвээ хүсэхгүй байгаа бол нөгөө хаалгыг татаа. Би энэ байгууллагт хандсандаа үнэхээр баярлалдаг. Тэгээд уулзалт хийдэг бүх найз нөхдөд үнэхээр талархаж явдаг. Хүн өөрөө хүсээд, хүн өөрөө хичээгээд үнэхээр тэр хүсэл эрмэлзэл тэр хүнд энэ зүрх сэтгэлд нь тэр цаана нь үүсч чадвал альва нэг юм дандаа гарцтай байдаг гэдгийг олж харсан. Тэгээд энэ гарцыг би олж авсан.